Рационализм гэж юу вэ? Тэгээ рационализм гэсэн энэ ойлголт бол одоо дундад 16 дугаар зуунаас эхлээд бол маш их одоо яригдсан одоо сэдв. За рационализмыг ерөнхийдөө монгол хэл дээр бид нар ухамсар гэж одоо ойлгож авах болно. Тэгээ яагаад одоо рационализм хэрэгтэй болж яагаад энэ ухамсарыг одоо маш их одоо үнэлж энд үнэ гэж том одоо бодогчд номууд одоо бичсэн бэ гэвэл ерөөсөө ухамсар бол эцсийн эцэст хүний одоо танин мэдхэд хэрэгтэй маа. Бид нар ерөөсөө юмыг мэдээ гэвэл ухамсарлж ажил мэднэ. Хэрвээ бид нар ухамсарлж чадахгүй бол юмыг одоо зөв танин мэдж чадахгүй шүү гэсэн одоо энэ анхааруулга бол рационализмын одоо гол цаад одоо агуулга байдаг. За рационализм буюу одоо ухамсар гэдэг бол ерөнхийдөө нэгэнт одоо танин мэдэх зорилготой учраас хүнээс одоо юу шаарддаг вэ гэхээр өөрийн бодолтой байж шүү. Одоо хамаагүй одоо өөрийн бодлоо алдаж сэтгэлийн хөдөлгөөнөөр юмд одоо үнэмшиж хөнгөн шингэн байхтай болмош юмд эргэлзэж одоо бодож чадаа. Тэр бол ухамсарлах одоо нэг хамгийн сайн одоо чанар. За ухамсарлаад одоо чадсан бол бид нар одоо юм зөв танин зөв мэднэ. Тэгээгүй цагт бол бид нар бол дандаа одоо буруу мэдэж буруу ойлгож одоо мэдлэг боловсруулаас одоо хол юм шүү гэсэн ийм одоо ухамсарын нэг ойлголт байдаг. За ухамсарын цаад бас нэг зорилго юундаа гэвэл түрүүний одоо хэлсэн сэтгэлийн хөдөлгөөнөөс болж болох хүн бол зөв танин мэдэж чадахгүй дутуу мэдчихээг. За нөгөө тэгвэр одоо мэдрэмжэндээ хийх одоо найддаг. За мэдрэмж бол бас алдаатай мэдрэх боломжтой. Тийм учраас бид нар одоо ухамсарыг одоо хэрэгжилж танин мэдэн шүү гэж одоо рационалистууд одоо хэлж ингээ рационализм гэсэн том одоо урсгал бол 16 17 дугаар зууны үед бол Европ болон маш хүчтэй гарч ирж том одоо бодогчд гарч ирж байсан. За тэрний төлөөлөгч бол одоо Рене Декарт гэдэг одоо Францын философч байдаг математикч юм одоо хүн. За Рене Декартаас одоо гаралтай энэ рационализмыг одоо ойлголт бол ер нь хүн одоо ухамсартай байхын тулд бодож сурах хэрэгтэй. За бодно гэдэг бол зүгээр өнөөдрөөс одоо маргааш бол хийгддэг зүйл бишээ. Бодохын тулд бол бодлын тэр бүхэл одоо аргуудыг хэрэгэлж сурч ээж одоо бодох хэрэгтэй. За бодох нэг аргыг та бүхэн одоо мэдж байгаа. Логик гэсэн нэг арга байдаг. За логик бол ерөнхийдөө зөв одоо дүгнэлтэнд хүрэх гэсэн үг шүү дээ. Тий альва нэг одоо харсан, ажигласан зүйлээ одоо бодож агаад бодолдоо тунгааж агаад за ингээд зөв дүгнэлтэнд гаргавал та одоо бас зөвийг юмыг зөв мэдэх боломжтой. Тэгээгүй цагт одоо зөв мэдж чадахгүй алдаатай л одоо мэдлэг болно гэсэн ийм ойлголт байдаг. Яагаад одоо ухамсар бодох ёстой вэ гэж хэлээд байна гэвэл яагаад гэвэл бид нар тэр бодож одоо мэдж чадсан нэгдүгээрт бодсноор бид нар мэдлэгт хүрч чадна. За хоёрдугаарт одоо мэдрэмжийн одоо мэдлэг болвол яг зөв чадахгүй шүү. Алдаатай байдаг шүү гэсэн ийм одоо ойлголтууд бол одоо гарч ирдэг. За ингээд бодоод ирэхээр баталгаатай одоо өмшиж явсан зүйлс одоо би хизээч одоо ухамсартай хандаагүйгээр одоо шууд өмшчихсэн ийм зүйлс бол буруу гэдгийг одоо мэдгэж чиглэдэг. Баталгаагүй одоо болж өгдөг. Тийм учраас бодол бол логик бол одоо ухамсарын хамгийн зөв одоо арга. Бодож чадчихж бид нар тулах зэгтэй болно. Бодож чадахгүй бол бид нар одоо тулах зэггүй гэдэг маань бид нар одоо юмыг мэдэж чадахгүй дандаа л одоо алдна гэж одоо рационалистууд одоо бидэнд хэлж байна шүү дээ. За рационализмыг одоо үндэслэгч Декарт бол гол одоо Декартын хэлсэн гол ойлголт бол ер нь одоо математикч жишээлбэл 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 4 гэсэн одоо ийм ойлголт байдаг. За тэгвэл яг энэ одоо 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 4 одоо гарцаагүй 4 байгаа юм чинь бас рационализмаар бид нар ухамсартайгаар бүх зүйлийг одоо гарцаагүйгээр мэдж болдог. Ийм одоо зүйлийг одоо бид нар одоо гаргаж ирэх хэрэгтэй. Ухамсараар зөв мэдлэгт хүрдэг. Яг л одоо түрүүний хэлсэн 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 4 гэдэгтэй адилхан. За үүний тулд бол Декарт юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсөө л үнний тухай бид нар одоо бодож үннийг л олох. За тэгэж одоо бодож чадвал бидний одоо бодол бас үнэн болох гэсэн ийм ойлголт нөрсөн Декарт. За би бодож байгаагаа мэдэж чадсан уу гэсэн бас дараагийн нэг маш их одоо том асуулт. Яг л бид нар ерөөсөө яг би энд байна. За би одоо яг бодож байна. Би одоо эргэлзэж байна. Миний одоо гар хөл хөдөлж байна. За Декартын хэлсэн би бодож байгаагаа мэдэж чадсан уу? Тэгвэл би гэж хүн байна гэсэн тэр одоо маш их нарийн хэл байгаа л да. Тэр cogito ergo sum гэж хэлсэн баг. Тэгээ энэ юу гэж хэлсэн бэ гэвэл ерөнхийдөө миний байгаа
Тийм үү? Би байгаагаа бодож чадж байна гэдэг чинь одоо миний байгааг бас баталж гин гэсэн үг. Анх одоо ийм бодолд одоо рационалистууд хүрсэн. За яагаад гэвэл тэрнээс өмнө бол ерөнхийдөө миний энэ бодол, миний толгой дотор явж байгаа зүйлс бол цаанаасаа одоо бурхан удирдах байгаа гэсэн ийм одоо ойлголтоос салах одоо тийм асуудал гарч ирсэн. За тэр үед бол энэ бол одоо том хувьсгал болсон. Яг гэвэл ихэнхдээ хүмүүс бол ерөөсөө цаанаасаа намайг удирддаг. Ерөөсөө миний одоо толгой дотор бол бурханы л одоо үйлдэл, бурхан ерөөсөө миний одоо толгой дотор ийм бодол бодуулаад байна. Ийм одоо хүсэл одоо үүсгэж байна гэсэн тийм одоо ойлголт явж байгаад за Декартаас одоо анх удаага рационалистууд одоо юу гэж хэлсэн гэвэл үгүй би бол энд байна. Би өөрөө бодож байгаа. Миний бодол бол миний бүтээл. Би өөрөө бодлоо яг бодож байгаагаа мэдж байна гэсэн ийм одоо өөрөө өөртөө одоо эзэн болох ийм ойлголт бол рационалистуудын одоо нөгөө ухамсар гэсэн одоо ойлголт онлоос одоо гаралтай. Бодох гэдэг бол нөгөө талаар Декартийн хувьд бол эргэлзэх байсан. Бид нар бол юм болгоныг хүлээн зөвшөөрч болохгүй. Юм болгоныг хүлээн зөвшөөрвөл бид нар алдах эндэгдэл ихтэй. Тийм учраас бодож сур. Бодож ээж л бид нар одоо алдхаас одоо холуур явна. Юмыг зөв мэдэж тань гэсэн. За рационалист болон энэ ухамсарын тухай одоо ярилж байгаа энэ ойлголт бол танин мдээгүй зүйлдээ битгий үнэн гэж одоо итгээ. Ерөнхийдөө үнэн гэдэг үгийг бол хэрэглэхдээ маш болгоомжтой байхыг бол Декарт бол анхааруулсан. Ягаад гэвэл үнний цаана бодоод эхлэхээр үнэн одоо хутлаа болох юм одоо тохиолдол хийх шүү гэдэг бол Декарт бол хэлж байлаа. За нөгөөтэйгөр одоо бодол хийхдээ ер нь хүн одоо энэ ухамсарлахын үйл явцтай бол яарах хэрэггүй гэдэг бол Декарт бол маш хэлжсэн. Яг бол хүмүүс маш хурдан дүгнэлтөнд төрөх гэдэг. Тийм учраас дүгнэлтөнд төрөх гэж одоо яарах хэрэггүй юм шүү. Тиймээс одоо альва нэг зүйлийг шууд одоо хүлээн зөвшөөрөөд маш одоо найрсгаар угтаж хүлээж авч одоо болохгүй шүү. Дандаа асуужээ, дандаа эргэлзжээ, бити одоо хурдан одоо яарч, үнэншиж, үнэнг одоо мэдэх гэж одоо яараарэ гэдэг бол Декарт бас энэ ухамсар буюу рационализмын одоо онолдоо хэлжсэн. За яг одоо бодолд сайн буухгүй зүйлийг шууд зөв, энэл зөв гэдээ одоо бас одоо хүлээн зөвшөөрөх бол бас анхааруулсан. Ерөөсөө зөв, буруу гэдэг бол одоо альва нэг зүйлд бол байгаа. Тэрний зөвийг нь олохын тулд бодож сурах хэрэгтэй. Тэгэхгүй цагт бид нар бас л буруудын шүү гэдэг Декарт бол бас энэ рационализмын одоо онолоор хэлжсэн. Тийм учраас энэ рационализм буюу одоо ухамсарын тухай энэ ойлголт бол маш их нарийн нэлээд төвөгтэй за суралцах хэрэгтэй юм асуудал. Тийм учраас одоо өөрийнхөө хүн бол одоо бодож хизээж болохгүй. За монгол хэлэнд бол бид нар үзэл бодлын гихмшлэнгийн үзэл санаа гэсэн үгнүүдийг бол маш их хэрэглэдэг. За энэ үгнүүд бол цаанаа бол бас утга агуулга их багтаа шүү. Зөвхөн л үг гэдгийг бид нар бас мартаж чадахгүй. Энийний цаана одоо ямар агуулга вэ гэдэг одоо Декартийн хэлснээр бол бас зөв ойлгож буруу одоо ойлголт авч болохгүй шүү гэдгийг бол Декарт одоо анхааруулж рационализм бол энэ онолоо одоо хүн ухамсарлах хэрэгтэй гэдгийг хэлжсэн. Нөгөөтэйгүр рационалистууд за энэ ухамсарын одоо онолыг одоо төлөөлөгчд юуг маш их анхааруулдаг вэ гэвэл ер нь альва нэг асуудалд хандахдаа задлан шинжилж вэ. Асуудлыг шууд л барьж аваад одоо шийдэхэд одоо оролдоод хийж болохгүй. Тухайн асуудлыг жижиг хэсэгчилж олон жижигэн одоо асуудлууд болох боломж байдаг юм шүү. Хэрвээ тэгж хэсэгчилж чадвал асуудал өөрөө шийдэгдэх зам нь тодорхой болоод гараад ирдэг. Тийм учраас шийдэл бол ямар үед хөнгөрдөг вэ гэхээр асуудлаа бөөндөж шийдэхтэй голнош асуудлыг жижиглж хэсэгчилж чадвал одоо шийдэл гарч ирнэ гэсэн бас одоо рационализмын ухамсарын одоо зөв одоо шийдлийн одоо зам бол энэ одоо асуудлыг задлан шинжлэх. Бас нэг одоо энэ рационалистууд буюу энэ ухамсарын онолыг одоо төлөөлөгчд юу гэж хэлж байсан гэхээр асуудалд хандахдаа энгийнээс эхэлж вэ. Бити төвөгтөгөөс эхэлж вэ. Эхлээд энгийнээс эхлээд тэгээд тэндээсээ төвөгтөө рүүгээ шилжих бол асуудлыг зөв шийдэхэд одоо маш их хэрэг болдог. Нөгөөтэйгүр ерөөсөө юмыг мэдэж явахад мэдхгүй зүйлээ мэдэж явахын тулд бас багаас одоо энгийнээс эхлэх хэрэгтэй шүү гэж рационалистууд одоо хэлж байсан. За энэ бол бас нэг хүн ухамсарлах одоо хамгийн одоо зөв арга. За төвөгтэй гэдгээр хамгийн одоо хоорондоо хамааралтай тэр хамаарлыг л одоо тодорхойлох гэсэн үг шүү дээ. Яагаад бид нар юмыг одоо төвөгтэй эсвэл энгийн гэдэг байгаа юм гэвэл
Төвөгтэй зүйл бол заавал хоорондоо дотор хамааралтай учраас төвөгтэй байдаг. Хамаарлыг нь мэдчих юм бол төвөггүй болчихно гэдэг бас рационалистууд хэлдэг. Бидний одоо мэдж байгаагаар бол одоо Альберт Эйнштейн гэж одоо хүн бол бас одоо энэ рационализм буюу ухамсарыг одоо маш их одоо зөвөр ойлгож хорвоо ертөнцийг танин мэдсэн одоо хүний нэг жишээ байдаг. За Эйнштейн одоо what are you thinking гэж их гоё хэлсэн байдаг. Та юу бодож байна гэсэн. Тэгэхээр энэ хүн та юуг яаж бодож байна гэдгээр хэлж байгаа нь бол логикоор бодож байгаа биз. Юмыг ухамсартайгаар бодож байгаа биз гэдгийг л анхааруулж байгаа. Та бүхний мэдж байгаагаар Эйнштейн бол хоёр том одоо асуудлыг бол ухамсарлж ээж одоо рационалист тэр бодлоор бодсоор байгаад одоо нээсэн байдаг шин. Нэг нь бол цаг хугацаа гэдэг бол одоо урт, богино, сунан, агшин янз бүрийн одоо цаг хугацаа бий шүү. Цаг хугацааг бид нар гатуу одоо нэг л ийм нэг хэвийн тогтмол хэмнэл гэж бол ойлгож болохгүй гэдгийг бол relativity гэдэг онлоор одоо баталж байсан. За Эйнштейний нөгөө нэг одоо том одоо бас энэ ухамсарыг хэрэглээд рационализмыг хэрэгжиж байгаад мэдэж авсан зүйл юу вэ гэвэл орон зай бол ийм тэгшгэн одоо орон зай байдгүй юм байна. Окторгуйд том одоо орон зай дотор бол орон зай бол гэж тахидаг юм байна. Ийм тэгшгнэрээ байдгүй юм байна гэсэн ийм одоо том одоо мэдлэгийг бол тухайн үедээ нээжсэн. За энэний одоо нэг жишээ бол одоо онгоц бол одоо сансрын хөлөг агаарт одоо окторгуйд гараад одоо нислээ гэхэд Эйнштейний хэлснээр шулуун одоо нисэхгүй яг орон зай нэгэн дахир учраас тэр дотроос дахиад нисдэг юм аа гэсэн ийм одоо ойлголтыг өгдөг. Асал рационализмээр ухамсарлж байж бол Эйнштейн бол одоо нээж өгсөн. За энэ бол одоо хамгийн их одоо нийтлэг сонгодог жишээ шүү дээ. Яагаад одоо бодол чухал гэж хэлээд байгаа рационалистууд? Яагаад энэ ухамсарлахтаа бодох ёстой гэж хэлээд байгаа юм бэ? Явал бодсоор байгаа хүн бол иж бүрэн имийг мэдэж авдаг. Хагас дутуу биш. Иж бүрэн болгож босгоос биш. Хагас дутуу одоо бодохоос бол болгоомжлох хэрэгтэй. Яагаад гэвэл хүн одоо иж бүрэн бодохгүй байна гэдэг чинь аливаа нэг зүйлийг бол орхицсан байна гэсэн үг. Тийм учраас орхихгүй тулд бүх зүйлийг одоо бодож бүгдийг одоо харгалзаж одоо авч үзэх бол хамгийн чухал шүү. Тиймээс одоо дутуу битгий бодоорой гэж рационалистууд хэлдэг. За нэггээр хэлэхэд бодохдоо зарим зүйлийг одоо мартаагүй бидтэй гэдгийг л анхааруулдаг байгаа юм шүү дээ. Ер нь л ухамсартай байна гэдэг бол юмыг мартахгүй, иж бүрэн юу ч орхихгүйгээр бүгдийг бодолцсон байх юм бол одоо бид нар ухамсарын тухайд ярьж эхэлэх нь шүү дээ. За нөгөө тэгвэр одоо бүрэн танин мэдэх боломжтой. Нэгэнт дутуу бодоогүй бүрэн гүйцэд бодоод юу ч мартаагүй одоо бодож чадсан учраас ухамсарлаж чадсан учраас бүрэн одоо танин мэдэх ийм одоо боломж гаргадаг. За ингээгүй цагт бол бид нар одоо бүрэн танин мэдэхгүй дутуу танин мэдэх нь юмыг одоо буруу ойлгоно. Тэндээсээ буруу үйлдэл гарна гэсэн үг шүү дээ. За яагаад одоо ухамсар хэрэгтэй вэ? Одоо энд ярьж байгаа рационализм гэдэг ойлголт яагаад бидэнд хэрэгтэй гэвэл бид нар түрүүний хэлснээр нэгдүгээр танин мэдхэд хүрнэ. Тэндээс бидний мэдлэг ухамсарт одоо суйрлах боломж гарч байгаа байхгүй. Мэдлэг ухамсарлж суйрлж ээж одоо зөв байна уу гэхээс ухамсарт суйрлаг бол одоо хагас дутуу шүү гэдэг хэлж байна. За ухамсарлж чадвал мэдээж одоо мэдэж чадна. За ухамсарлсан учраас мэдэж чадсан байх нь байна. За тэгэхээр одоо зүгээр нэг жишээ авъя. Альва нэг төр одоо улс байлаа гэхэд тэр төрийн одоо хүмүүс ухамсартай хүмүүс байх хэрэгтэй. Хэрвээ ухамсартай тогтож чадах юм бол зөв бодсон дутуу бодоогүй иж бүрэн бодсон юу ч мартаагүйгээр л одоо төрийн бодлого явуулдаг гэсэн үг шүү дээ. За хүн бүр ухамсарлаж чадсанаар хинт хэрэгтэй гэвэл иргэн шин нийгэмшил явагдана. Хэрвээ альва нэг нийгэмд хүмүүс ухамсарлаж чадахгүй бол иргэншээгүй гэсэн үг. За иргэншээгүй хүн бол ухамсарлаагүй учраас мэдээж тэр хүний одоо сонголт ухамсартай сонголт биш, бодсон сонголт биш, бодоогүй дутуу сонголт, ухамсар дээр тогтоогүй сонголт учраас танин мэдээгүй сонголт гэсэн. За ингээд бол рационализм одоо маш одоо нарийн одоо жишээр бол бид нар ингээд орж ирж байна. Рационализм бол ийм одоо төвхтэй маш их хүнээс одоо хувь хүнээс бодол шаардсан одоо онлын одоо асуудлыг бол ярьж одоо биднэрт одоо тайлбарж байна шүү дээ. За мэдээж бид нар ухамсарын одоо энэ асуултыг ярьж онлынхын талд одоо ярьж байгаагийнхаа хажуугаар бид нар одоо бас Монгол оронд бид нар ухамсар одоо ямар хэмжээнд явж байгаа. Биднэрт ер нь ухамсар орж ирсэн үү? Рационализм Монгол оронд одоо орж ирсэн үү гэсэн бас нарийн одоо бид нар асуултууд руу орж ирнэ. За мэдээж одоо
ухамсарлах буюу рационализм бол анх удаага Монгол орнд бол одоо социализмын үед Орос орноор одоо дамжиж орж ирж ирсэн. За одоо 10 жилийн сургуулиуд байгуулагдсан явдал, за их дээд сургууль анх удаага одоо 40-од онд одоо байгуулагдсан явдал бол монголчуудыг одоо ухамсарт сургах гэж энэ сургуулиудыг одоо байгуулж гисэн болохоос биш бид нар зүгээр одоо диплом авахын тулд энэ сургуулиуд бол одоо байгаа биш. Хүн ухамсартай болох. Ухамсартай болохын тулд бид нар юу сурах хэрэгтэй вэ? Төрөний одоо нөгөө бодож сурах. Бодож сурна гэдэг чинь дистаратай бодож сурах. Ийжүрэн бодож сурах. Юмыг мартахгүйгээр, юмыг дутуу биш. Бодож сурахыг л одоо уул нь бол ихтэй сургуулиуд заах хэрэгтэй байсан. За энэ одоо ухамсарын энэ ойлголт бол нийлээд одоо арчлын жилүүд одоо автагдсан. За цаашид бол одоо бидний одоо ирээдүйн одоо хөгжилд бол өнөөдөр ярьсан рационализм бол хамгийн их чухал үүрэгтэй. Бид нар ухамсарыг л зөв барьж тэрийг ойлгох юм бол за одоо хөгжилд бол одоо бас ойрын одоо ирээдүйд их боломжтой. За мэдээж одоо рационализмыг Оросууд өөрснөө одоо мэдээд бид нар зааж өгөө. Европоос л Оросууд бол рационализмыг сурсан. За тэр сурсан рационализмаа бол биднэрт одоо 20 дугаар зууны дундуур 10 жилийн сургууль байгуулж өгч, ихтэй сургууль байгуулж өгч, за бидэрт одоо монгол хүнийг ухамсарт одоо анх суулж байла. За ингээд бол ер нь бол өнөөдөр бол бид нар мэдж байгаа социализмын хүмүүсүүд маш их рационалист гэдэг. Тэднийг бол ер нь бол мэдрэмжнээс нэлээд болоор маш их логиктой, маш их одоо ухамсартайгаар одоо юмыг бодож хийдэг гэдэг бол одоо шалтгаан нь бол тухайн үед одоо тэр 10 жилийн сургуулиуд, ихтэй сургуулиуд ухамсар дээр тогтож одоо ажиллаж байсан байна. Маш их рационалист байсан байна гэдгийг л одоо баталгаа шүү дээ.